ардын нам хуваагдаад нөгөө энд зарим хүмүүс маань үндэсний эрх ашигаас гараад явчихгүй гэдэг ийм асуудал бүр нэлээд хүндэрсэн хэлбэрт орж иржээ. Энэ улсын хурал дотор нэг байнгын хороонд ингэж нэг одоо нүүрсний ийм фракц баг картел маягтай энэ үүрлэн гэдэг бол энэ ч гэсэн өөрөө төрийн эрхэнд тодорхой хэмжээгээр нөлөөлөх ийм зорилготой үйлдэл гэж бас харагдаж байна. Энэ бол манай үндэсний аюулгүй байдал төртөл халтай хэмжээнд ийм муухай юм практикийг ийм хор найруулж оруулж ирлээ шүү дээ. Ардын нам хуваагдаад энэ нөгөө эсвэл ер нь бүр үндэсний эрх ашиг дээрээ энд зарим хүмүүс маань үндэсний эрх ашигаас гараад явчихгүй гэдэг ийм асуудал бүр нэлээд хүндэрсэн хэлбэрт орж ирчээд үндсэн хуульд халдах маягтай болсон учраас маргааш цэцгийн их судал хуралдах гэж зориудаар санаа зорилготойгоор ийм процессыг хүн ойлгохын аргагүй юм болгож хувиргасан учраас сүүлдээ эн чинь хуулийнхаа үг өгүүлбэр тэр зүйл заалт донд ийм нэг ийм техник маягтай гэж маргаан руу орох гэдэг байхгүй. Бид нар бол Монгол улсын иргэд тийм ээ татвар төлөгчид бид нар бол үндсэн хууль бол бидний дундын нийтлэг зүйл юм гэдгийг ойлгох энэ бол зүгээр нэг төр засгийн газрын ордон улс төрчид хуульчдын дундын маргааны одоо ширээнд ирэх тийм материал биш. Энэ бол бидний дундын нийтлэг зүйл. За тэр дундаа үндсэн хууль доторх одоо үг өсөг өгүүлбэрийг тайлбарлахад анх тэр заалт бичигдсэн үеийн хэлэлцүүлсэн процесс, протокол, авторуудын санаа зорилго үүнийг энэ том ай саваар нь бүхэлд нь үндсэн хууль гэж үзэж тайлбарлаж хамгаалж явдаг. За өнөөдөр нөгөө одоо 43 дугаар заалт гэдэг тэр засгийн газрыг тийм ээ огцруулахдаа нийт гишүүдийн 4/1-ээс доошгүй гишүүдийн саналаар тийм ээ тогтоол оруулаад нийт гишүүдийн олонхоос дээш нь одоо дэмжиж тэр тогтоол батлагдсан тооцно гэдэг энэ заалт нь байж байгаа шүү дээ. Энэ ордоос орхитчод байгаа жишээ нь энэ заалт гэдэг чинь зүгээр нэг ганц өгүүлбэр биш. Энд чинь бид нар одоо 2019 онд өнгөж 6 жил өнгөрч байгаа. Тухайн үед тэр процессыг ямар зорилгоор тэр өөрчлөн одоо найруулах хийгдсэн, ямар зорилгоор хилцчихсэн бүх гишүүд нь өнөөдөр амьд байж штэ. Би амьд байж гин тийм ээ. Тухайн парламентын гишүүд чи амьд сэрүүн гэдэг гэр чинь сууж гин. Бидний одоо гүйцэтгэх засаглалын докторгүй байдал засгийн газрын дундаж нас тийм ээ. Бодлогын залгамж холоо болохгүй байна гэж бүгдээрээ санал нэгтээ дуу нэгтээ тал талаас судлаад хэлэлцээд тэгээд засгийн газрыг одоо улсын хурлаас лоббигоос улс төрөөс харьцангуй бие даалгах тийм ээ. Ерөнхий сайдын тэр кабинетийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх гэх мэт бүгдээрээ тэр санаа зорилго нь маш ойлгомжтой зорилгоор бичигдсэн. За үүнийг бол зөвхөн одоо 1990-ад оноос хойшч биш. Ер нь манай бүх түүхийн туршид бол манай дундаж засаглалын хугацаа энэ богино байсаар ирсэн байдаг. Тэгэхээр эн чинь бол ерөөхдөө энэ өөрчлөлт шинжилгээ гэдэг чинь бид түүхэн алдаа оноогоо дэнслээд монголчууд бүгдээрээ судлаачид, хуульчид, улс төрчид, иргэний нийгэм, залуучууд ч оролцож исэн бүгд тал талаасаа хэлцээд ийм одоо сул талаа засаад явъя гэдэг ийм зорилгоор бичсэн. Тэгэхээр оюутны засгийн газар бол ийм тал талын, олон талын тийм ээ монголчуудын хүсэл эрмэлзэл тэр санаа зорилго донд бичигдсэн үндсэн хуулийн хамгаалтан дотор 4-5 жил засаглаад магадгүй түүнээсээ олж төөрөгдөлд ороод дур зоргын санаан зургаараа хамаагүй зүйлс хийж тийм ээ. Ингэж байж байгаа тэр нь одоо гарч ирээд асуудлууд араасаа гараад ирэхэр зэрэг дараагийн засгийн газар болохоор зэрэг бүр тэр 2019 оноос өмнөх тийм үү. Бүр тэр 3 парламент дамжижсэн төслөөс өмнөх энэ зохицуултууд донд шийдэгдээд явах хэрэгтэй гэдэг ийм санаархлаар ингэж өгсөн хувилцсан маягтай одоо акц хийж байгаа хгүй парламент дотор. Парламентын дээгүүр намын дарга нарын санаархал гарч ирж байгаа. Энэ зориудаар акц хийгээд зориудын санаархлаар ингээд асар ойлгомжгүй процесс болгоод хайчиж байгаа болохоос биш. Өөрөөр хэлбэл энэ засгийн газрыг огцруулах хэсэг тэр зохицуулж байгаа үндсэн хуулийн зүйл заалт нь тийм ээ тэрийг бичсэн тэр санаа зорилго нь түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тэр процесс нь тийм хүнд ойлгомжгүй тийм яривхтай зүйл биш ээ. Энэ чинь
ер нь хууль ил тод тунгалаг байх нэг зарчим бол ер нь бүх ард түмэд ойлгомжтой байх. Түүнийг тийм одоо цэмцгэр ойлгомжтой процессор хэрэгжүүлж явах тий захин хамгаалж явах. Энэ процессыг л эцэст нь тултал алдагдуулсан давхруулсан учраас одоо үйл хаяанд тулцсан өнөөдөр ингээд бид нар үндсэн хуулийнхаа төвшөнд хүртэл тийм ээ ийм маргаантай болцсон маргааш хуралдах гэдэг ингээд байж шээ. Өчигдөр тэр сайн зориг гэдэг одоо эрүүл эсэх үйл мэдэх техник хүнтэй болчиход байна. Манай парламент энэ хүн улсын хурлаас засгийн газрыг огцруулах тогтоол баталсан тийм ээ. Тэр процесс дэг зөрчсөн ч юм уу хоригт орж байгаа бол амар эсгэлэн огцруулсан тогтоол бас адилхан хориг тавигдах хэрэгтэй гэдэг тийм яриад яваад байлаа. Тэгэхээр энд хоёр зүйл байгаа. Одоо энэ улсын хурал, засгийн газар, ерөнхий сайд гэх мэт энэ үндсэн хуулийн гэгддэг энэ институцууд эдгээр хоорондын энэ харилцааг энэ зохицуулж байгаа энэ үндсэн хууль гэдэг юм чинь хамгийн гол нь энэ эрх мэдлийн хяналт тэнцэлтэй гүйцэтгэх засаглалын тэргүүн түүний одоо бодлого, түүнийг огцруулах процесс өөрөө зарчмын дагуу явагдах уугүй юу? Зөвөрлөл улсын хурлч хууль тогтоох тий засгийн газар чинь бол хэрэгжүүлэх, бодлого хэрэгжүүлэх, төсөв зарцуулах ийм хоёр институт хоорондын энэ харилцаанд донд тэр тов тодорхой заасан үндсүүлийнхаа заалтын дагуу явж гин үгүй юу гэдэг энэ маргаан очиж штэ цэц рүү. Харин улсын хурал гэдэг байгууллага дотроо дарга нь хинээр даргалуулах вэ гэдэг асуудал тэр дарга нь өөрөө бие огцрё гэдэг бичгийг оруулж ирээд тэр огцрох хүсэлтийг нь дотроо хэлэлцээд ялан одоо байсан эрсцээрээ шийдсэн энэ асуудал бол тэгж цэц дээр очих хэмжээний тийм ач холбогдлын түвшнэрээ ч тэр процессын хувьд ч гэсэн тийм маргаан дэгдэхээр тийм зүйл биш. Төрийн бодлого үр дүнтэй хэрэгжих одоо нэг шалгуур үзүүлэлт гэх юм уу? Энэ бодлого өөрөө процесс ойлгомжтой, хялбар, ил тод ийм бах ер нь шаардлага тавигдчихдаг. Гэтэл эн чинь засгийн газар огцруулна гэд гарын үсэг зурцсан байсан хэсэг бүлэг нөхөд өөрсдөө нэг байнгын хорон дээр тийм ээ төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэлцэн маягтай энэ улсын хурал дотор нэг байнгын хороонд ингэж нэг одоо нүүрсний ийм фракц тий баг картел маягтай энэ үүрлэн гэдэг бол энэ ч гэсэн өөрөө төрийн эрхэнд тодорхой хэмжээгээр нөлөөлөх ийм зорилготой үйлдэл гэж бас харагдаж байгаа. Ингээд эндээ гаргасан саналаасаа эсрэг санал өгөөд түүнийгээ дэмжихгүй гэдэг томьёолоо дэмжих санал хураагаад байхгүй гишүүдийг тоолно гэдэг бол өшөө цааш нь эн чинь өөр одоо санаархал тийм үү өөр хуулийн төсөл ороод ирэхэд энэ бол манай үндэсний аюулгүй байдал төртөл халтай хэмжээнд ийм муухай юм практикийг ийм хорн хариулж оруулж ирлээ шүү дээ. Одоо өнөөдөр бид нар ингээд нэг хүмүүс дээрээ төвлөрөөд энэ ерөнхий сайд тэр улсын хурлын дарга гэж ярьж ин тэ. Гэтэл энэ чинь жишээ нь газар нутгийн маргаан болол яах вэ? Өөр хоорондоо ашиг сонирхлын эхлэхийн холбоо бүхий эрх ашигын ийм явцуу бүлгэл дотор байнгын ороогоор жишээ нь Монгол улсын тухайн тэр нүүрсний орд те газар нутагтай хамаатай нэг аймгийн газар нутагтай холбоотой төсөл ороод тэндээсээ өөр хоорондоо өгсөн хувилдаж бүлэглэн тийм ээ дэмжихгүй гэдэг ийм санаа зорилготойгоор тогтоол оруулчаад түүнийгээ үндсэн хуулийн зүйл залтын эсрэг парламентод эзгүй гишүүдийн эрсцийг тоолох замаар батлаад явдаг гэж болох уу Монголд. Тэгэхээр энэ бол ер нь төрт ёсыг тийм Монголын одоо уламжлалт төрт ёсны эсрэг бидний одоо орчин цагийн барьж байгуулах гад хичээгээд ингээд явж байгаа эрх зүйтөр энэ одоо арчилсан тийм ээ парламентын засаглалын энэ бүхий л зарчмын эсрэг ийм хувилдааны шин чанартай ийм процесс явуулж байгаа учраас үнийг бол би бас хуулийн тийм ээ ялангуяа үндсэн хуулийн манаач нар бол болгож харж байгаа шүүж тунгаана тийм ээ тэгээд үндэсний эрх ашиг хамгаална гэдэгт бол итгэж байна. Зүгээр ийм практик өөрөө үүсээд ингэж хилцэгдээд явж гин гэдэг маань хүртэл энэ бол манай төрт ёсонд энэ бидний оршин тогтнох хууд бол энэ хор хийж байна. Муухай юм хийж байна. 5 дахь өдрийн процесс өөрөө тэг болгонтой өөрөө одоо туршлагатай парламентч улс төрч цуулийн ийм цэц дээр маргаан үүсэх нэгдүгээрт тэг хоёрдугаарт
тэр үндсэн хуулийг оруулаад ер нь нийт монголчуудын энэ эв нэгдлийн бэлэг тэмдэг гэдэг энэ институцээс хориг орж ирэх. А тэр хоригч нь өөрөө тухайн энэ хуулийг батлах, тогтоолыг батлах энэ төр улсын их хурлд явж байгаа процессыг эргээд одоо шүүн засварлах тэр дунд явсан зарчмын асуудлууд дээр дахин хэлэлцүүлэг өрнөх, тийм ээ. А энэ ийм одоо зохицуулалт юм да. Ийм алхмууд орж ирэх чинь бол ер нь туршлагатай гэх юм уу тодорхой хэмжээнд тий энд зарчмаа ойлгож байгаа хүмүүсийн дунд бол амар ойлгомжтой л асуудал байсан. Тэр 5 дахь тал 4 дахь 4 дахьөөс эхлээл ойлгомжтой.